Эзэн богд Чингис хааны цэргийн үргэлжлэл Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн Гавьяаны улаан түгийн одонд Жанжи Сүхбаатарын нэрмжит үндэсний батлан хамгаалах сургууль нь 1921 онд Жанжи Сүхбаатарын санаачилгаар Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол Улсын боловсролын ууган сургууль юм. Тэртех 1921 онд Ардын цэргийн даргын сургууль болон байгуулагдсанаас эхлэн бүх цэргийн ерөнхий сургууль, цэргийн ерөнхий сургууль, цэргийн нэгдсэн дээд сургууль, цэргийн их сургууль, батлан хамгаалахын их сургууль 2017 оноос үндэсний батлан хамгаалах сургууль болон өргөжин хөгжиж хөгжлийн түүхэн замнал бахархан амжилт дүүрэн 21-р зуунтаа золгож эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг батлан хамгаалах үйлсэд томоохон хөв нэмрийг оруулж ирсэн билээ. Их сургууль нь 1939 оны халахын гол, 1945 оны чөлөөлөхтэй баруун хилийн тулгаралд хүйтэн дайны хүнд хэцүү цаг үед эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртөө биелүүлж, игнэнээсээ мянган эх орончид, Монгол улсын 8 баатар, олон 10 генерал, гавьяат эрдэмтэн судлаачид даян дэлхийд инхий сахиулж аваа цэнхэр дуулалтнуудыг төрүүлсэн юм. Үндэсний батлан хамгаалах сургууль нь батлан хамгаалахын боловсрал, эрдэм шинжилгээ судалгааны ажил үйлчилгээд олон улсын нийтлэг жишгт хүргэх, алсын харааг тавьж, салбарын хөгжлийн ирээдүйг тодорхойлогч, эх оронч, эрдэм мэдлэг, ёс зүйг эрхэмсэн төгсөгчдөрөө дэлхийд үнэлэгдэх их сургууль болох эрхэм зорилгыг биелүүлэн ажиллаж байна. Тус сургууль нь аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн шинжилгээ ухааны агсан шатны боловсрол олгох, сургууль судалгаа явуулах эрдмийн сургууль, цэргийн мэргэжлийн дээд боловсролын сургуульд явуулах, батлан хамгаалахын удирдлагын академи, бакалаврын боловсролын сургуульд явуулж, офицерын бүрэлдэхүүнийг бэлтгэх үүрэг бүхий цэргийн нэгдсэн сургууль, аюулгүй байдлын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд явуулж, ахлагчийн бүрэлдэхүүнийг бэлтгэх үүрэг бүхий ахлагчийн политехник коллеж, цэргийн хөгжмийн политехник коллеж, Тэмүүжин өрлөг ерөнхий боловсролын сургууль бүтцтэйгээр боловсрол сургууль судалгааны үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулж, батлан хамгаалах салбар, зэвсэг хүчинд хүний нөөц бэлтгэх зорилттой амжилттай биелүүлсээр байна. Түүний зэрэгцээ салбарын эрдэм шинжилгээ судалгааны төв байх, шинэ тухайн технологиг хөгжүүлэх хүрээнд их сургуулийн эрдэмтэн багш, сонсогч оюутны баг, үндэсний хэмжээний Гансад, DXCAP зэрэг томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна. Үндэсний батлан хамгаалахын их сургууль